Instagram дээр их амьдрал, бодит амьдрал хоёр шал өөр шүү. Чи төгс биш юм шиг санагдаж байна чамд. Яг тэгж байгаа бох те. Instagram дээр амьдрал бол зүгээр л тэр хүн өөрийнхөө бүр хамгийн гоё байгааг бусдад харуулахыг хичээж байгаа. Ер нь дийлэнх хүн шүү. Өөрийнхөө зөвхөн гоё харагдсан гоё зүйлийг постлж байгаа, нийтлж байгаа. Бүр өөрийгөө бүр төгс юм шиг те. Бүр жинхэнэ бүр яа газар дээр явдаггүй тэнгэрээр явдаг юм шиг л мөнгө аястай байж байгаа ихэнх нь. Тийм болохоор та тийм зүйлээр дүгнээрээ. Бод амьдрал яг адилхан шүү. Адилхан л өдөр өглөө өсвөл орой унтаал те. Ингээл өдрийн хэрэгцээгээл яг адилхан явж байгаа. Шал өөр биш адилхан шүү манай. Тийм болохоор бити ингээд өөрийгөө харьцуулаарай. Өстө ингээл манай үеийнхэн юм байна те. Тэгж болохгүй guys. Хүн болгоны цаг хугацаа өөр шүү дээ. Чиний цаг хугацаа магадгүй нэг өдөр ирэх баг. Тэдний цаг хугацаа л одоо ингээ үргэлжлэж байгаа юм байгаас те. Юм бүр цаг хугацаатай. Тийм болохоор guys зүгээр л уртхаа ихэ. Чиний бодож байгаа зүйл чинь ер нь бол зөв гол нь туршаад үз, хийгээд үз, алдуул дээрээс сургамжтай. Айдцаа авч хаяа те. Хамгийн том айдас чинь ер нь бол хийгээ үзүүлэлтэд харамсгал айдас шүү дээ. Одоо чи ингээ хөгшрөөд юу бодох вэ? За би тэр үед өстө хийгээ үедээ харамсандаа л гэж бодно шүү дээ. Тэрнээс ш өстө сайхан байлаа гэж бодохгүй шүү дээ. Тийм болохоор guys follow дараагүй, дараарай, subscribe дараагүй, дараарай guys. Дараагийн бичлэгээр уулзцгаая.